Бид эрик боорны зорилгоор өдөрлөөсөн амьдрал номыг судалж байгаа. За ингээд 9 дэх өдрийн залбирал Бурхныг инээмсэглүүлэх гэсэн залбирал байна. За Бурхан чамайг харан инээмсэглэхийг хүсдэг. Чиний дээр эзэн царайгаа гэрэлтүүлж чамайг өршөх болтугай гэж. Өөрийн нүур царайг зарцынхаа дээгүр гүйвэлж зарилгуудаа надад заагаач. Таны зарц болох намайг харж инээмсэглээд хэрхэн зөвөр амьдрах аргыг надад зааж өгөөч гэж хэлж. Бурхныг инээмсэглүүлэх нь бидний амьдралын зорилго. Бурханд баяр хөөргийг өргөх нь бидний амьдралын эхний зорилго учраас бид өөрсдөө хийж гүйцэтгэх ёстой хамгийн чухал үүрэг даалгавар зорилготой хүрэх аргыг хийх хэрэгтэй, хайх хэрэгтэй. Библиэд ингэж хэлдэг. Ингэхдээ эзэн таалагдах юмд суралц. Азар Библи бидэнд Бурхныг баярлуулах амьдралын жишийг тодорхой үзүүлж мэдүүлдэг. Түүнийг Ноа гэдэг. Ноагийн үед бүх дэлхийн суртахууны үед маш замбраагүй байдалд хүрчээ. Хүмбэр Бурхныг баярлуулахын төлөө биш харин өөртөө баярлуулах зүйл рүү хүсэн тэмүүлдэг байв. Бурхан өөрийг нь баярлуулдаг нэг ч хүнийг олж чадаагүй бөгөөд энэ нь Бурхныг гониглуулсан төдийгүй хүн төрлөختнийг бүтээсэндээ ч харамссан байдаг. Хүмүүсийн энэ байдал түүний урам ихэд хугарч бүгдийг нь устгах бодолтой байв. Тэр үед Бурхан өөрийг нь инээмсэглүүлж чадах нэгэн хүнийг олж мэджээ. Библиэд харин Ноа эзний мэлмэд тааллыг олжээ. Эхлэл номны 6-гийн 8 ишлэл гэж хэлдэг. Бурхан хэлэхдээ энэ хүн л минь надад баяр хөөргийг өгч намайг инээлгэж чадах хүн байна. Түүний гэр бүлээр нь бүхнийг дахин эхлэе гэжээ. Ноа Бурханыг баярлуулсан учраас л та бид одоо оршиж байгаа юм. Ноагийн амьдралаас бид Бурханыг инээмсэглүүлэх 5 зүйлийг сурч чадна. За нэгт нь Бурхан биднийг хамгийн их хайрлах үед тэр инээдэг. Ноагийн удам угсаа ийм билээ. Ноа бол зөвхт үеийнхнийхээ дунд гэм зэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн байв. Эхлэл 6-гийн 9. Бидний бүтээгч эзэн бидэнтэй нөхөрлөхийг хүсдэг нь энэ дэлхийн хамгийн гайхалтай үнэн билээ. Бурхан биднийг хайрлахын тулд бүтээсэн бөгөөд бид тэр хайрыг түүнд буцааж өгөхийг Бурхан хүсдэг. Бурхан ингэж хэлжээ. Би тахилыг биш, чиний хайрыг хүсдэг. Бурханы биднээс хамгийн хүсдэг дүр төрх бол түүнтэй харилцаатай байх явдал юм аа. Тэгээ бас өргөл барьцыг биш, намайг илүү сайн мэдхийг хүсдэг Бурхан. Тэр түнд чи эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрл. Энэ бол агуун бөгөөд анхны тушаал юм. Матай ном. Бид Бурханыг хамгийн их хайрлах үед тэр инээдэг. Бид Бурханыг хамгийн их хайрлах үед тэр инээдэг. Ноагийн удам угсаад ийм сайн юм а гэдгийг Бурхан үнэхээр магтаж баярлсан байна. Бурхан биднээс харахыг хүсдэг дүр төрх бол түүнтэй харилцаатай байх юм. Бид тахлыг бус хайр инэрлийг шатаалт тахлаас илүүгээр Бурханыг мэдлэгийг таалнаа. Хоосын номонд энэ ишлэлээс бидэнд хандсан Бурханы халуун сэтгэлийг мэдэрч байна уу? Бурхан биднийг маш их хайрладаг бөгөөд үүний адил биднийг өөрийг нь хайрлаасаа гэж хүсдэг. Тийм учраас биднийг Бурханы талаар илүү их мэдж түүнтэй хамт байгаасаа гэж тэр хүсдэг. Бидний амьдралын хамгийн том зорилго бол Бурханыг хайрлаж мөн түүгээр хэрхэн хайрлуулахыг сурах явдал юм. Үүнээс илүү чухал зүйл байхгүй. Есүс үүнийг хамгийн чухал, хамгийн агуу тушаал гэж хэлсэн. Тэр түүнд чи бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан эзнээ хайрл. Энэ бол агуун бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Биднийг Бурханд бүрэн төгс найдах үед тэр инээдэг. Ноа бүх зүйл дээр Бурханд найддаг байсан нь Бурханыг баярлуулах бас нэгэн шалтгаан болсон. Ойлгоход бэрх нөхцөл байдалд ч тэр Бурханд найддаг байжээ. Библиэд ингэж бичжээ. Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэлт аваад гэр бүлийнхээ авралын төлөө хөвөгч авдрыг сүсгэлэн бэлдсэн бөгөөд тэр түүгээр дэлхийг яллаж итгэлийн
итгэлийн дагуу зөвхт байдлыг өвлөгч болжээ. Еврей 11:7. Энэ дүр зургийг төсөөлөөр бодорой. Нэгэн өдөр бурхан Ноа руу ирээд ингэж хэлв. Хүмүүс миний урмыг хугалж байна. Энэ дэлхийд намайг боддог хүн чамаас өөр алга. Гэвч Ноа, чи надад дандаа инээмсэглэл бэлгэлдэг. Чиний амьдралд би баярлдаг учраас энэ дэлхийд үер буулгачаад танай гэр бүлийг бүхнийг дахин шинээр эхэлнэ. Би чамайг өөрийгөө болон ан амьтдыг аварч чадах аврах том зав хийгээсэй гэж хүсэж байна. Гэвч Ноагийн хувьд эргэлзээтэй болох 3 зүйл байсан. Нэгдүгээр, Ноа нэг ч удаа бороо орохыг харж байгаагүй. Учир нь үер болохын өмнө бурхан газар дэлхийн бүх усыг газрын гадарган булаг шандыг нээж өгсөн байсан юм а. Эхлэл 2:5-6. За итгэлээр Сара хэдийгээр нас бие хэтэрсэн боловч өртөө болох хүчийг авсан байна. Учир нь тэр амлагчийн итгэмжит гэж үзсэн явдал юм а. Эзэн бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй. Газар тариалах хүн ч үгүй байсан тул хээрийн буцыг газар хараахан үгүй. Тариалангийн ургамал нугаа арай ургаагүй. Харин газраас уур манан хөрч бүх газрын гадаргууг усалдаг байлаа. Эзэн бурхан газар дэлхий дээр хур бороо Тиймээс Ноа үер болохыг ч үзээгүй байсан. Мөн тэд солонгыг ч харж байгаагүй. Хоёрдугаарт Ноа хамгийн ойрхон далайгаас хэдэн мянган километр зайд амьдарч байв. Тэр усан онгоцыг харгыг сурлаа гэхэд тэр усан онгоцоо усны мандал руу яаж аваачих вэ? Гуравдугаарт тэр бүх ан амьтныг цуглуулж харж хандах хэрэгтэй байсан. Гэвч Ноа тэр шахрам шалтак тоорчсонгүй. Харин Бурханд бүх талаараа түшиглэж байснараа Бурханыг баярлуулсан. Бурханд бүх талаараа түшиглэж найдна гэдэг нь Бурхан бидний амьдралын хамгийн сайн зүйл юу болохыг мэддэг гэдэгт итгэдгийн илэрхийлэл юм. Бурхан амласнаа биелүүлж асуудал тулгарх үед туслаж боломжгүй зүйлийг шийдэж өгнө гэдэгт найддаг байх ёстой. Бурханд бүх талаараа түшиглэж найдна гэдэг нь Бурхан бидний амьдралын хамгийн сайн зүйл юу болохыг мэддэг гэдэгт итгэдгийн илэрхийлэл юм аа. Эзэн өөрөөс нь эмээгчийг, инрэл хайранд нь найдагчдыг таалдаг. Дуулал ном 147:11. Ноа хөвөгч овдрыг хийхэд 120 жил зарцуулжээ. Түүнд энэ 120 жилийн турш маш хэцүү байсан байж таарна. Он жил улирал өнгөрсөн ч бороо орох ямар ч шинж тэмдэг үзэгдэхгүйн дээр түүний хүмүүс Бурхныг өөрт нь итгэж ярьдаг гэж итгэдэг галзуу хүн гэж хүмжилдэг байв. Ноагийн хүүхдүүд ч гэсэн өдөр ирэх бүр хэлбэр дүрсээ олж байгаа аврах том завнаас болж ичдэг байсан байх гэж би боддог. Гэхдээ л Ноа Бурханд найцаар байсан юм. Бид амьдралынхаа аль талаар Бурханд бүрэн дүүрэн найдах хэрэгтэй вэ? Найдаж түшиглэх нь мөргөл юм. Өөр хүүхэд нь ээж аавынхаа хайр инрэл мэдлэг чадварт нь түшиглэх үед эцэг их нь баярладаг шиг Бурхан ч бас бидний итгэлд баярладаг. Библиэд ингэж хэлдэг. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй. Учир нь Бурханд ойр буй хүн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хайгчдад тэрээр шагнагч нь болдог ёстой гэдэгт итгэх ёстой байваа. Биднийг бүх сэтгэлээрээ дуулууртай байх үед Бурхан инээмсэглэдэг. Бүх дэлхийг нөмөрсөн үеэрээс ан амьтдыг аврахын тулд тээвэрлэх арга, бусад нарийн ширийн зүйлийн талаар маш их анхаарах ёстой байв. Бүх зүйлийг Бурханы зааварлсны дагуу хийж гүйцэтгэх ёстой байжээ. Бурхан Ноа чи өөрийнхөө ямар ч хамаагүй завхий гэж хэлээгүй. Бурхан хөвөгч авдарт оруулах амьтдын тоошрог төдийгүй. Хөвөгч авдрын хэмжээ, хэлбэр бас юугаар хийхийг нь хүртэл наривчлан хэлж өгчээ. Ноа хэрхэснийг нь Библиэд ингэж бичжээ. Ноа ийхүү үйлдэж Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ. Эхлэл ном 6:12. За мөн Еврей 11 итгэлээр Сара хэдийгээр нас бие хэтэрсэн боловч өртөө болох хүчийг авсан байна. Учир нь тэр амлагчийг итгэмжит гэж үзсэн юм аа. Ноа бүх зүйлд дуулууртай байсан. Нэг ч заавраггүй лошоогүйгүй бөгөөд нарийн зөв дагаж үйлдсэн
Бурхны хүссэн аргыг хэрэглэж цаг хугацааг тааруулсан талаар тодорхой үзээрэй. Энэ нь бүх зүрх сэтгэлээсээ зориулж хийснийг илэрхийлж байна. Иймд Бурхан Ноаг хараад баярлах нь мэдээж хэрэг биш үү? Хэрэг Бурхан бидэнд том зав хий гэж тушаасан бол бид эргэлзэж, эсэргүүцэн янз бүрийн нөхцөл бодол тавихгүй байсан гэж юу? Харин Ноа тэгээгүй. Тэрээр чин сэтгэлээсээ Бурхан дуулууртай байсан. Чин сэтгэлээсээ дуулууртай байна гэдэг нь Бурханы хий гэж тушаасан ямар ч ажлыг нөхцөл бодол тавилгүй, алгууралгүй хийхийг хэлнэ. Хойшлуулж огт болохгүй. За би залбирч үзье ч гэж хэлэх ёсгүй. Эргэлзэлгүй шууд хийх хэрэгтэй. Дараа хий гэдэг үг бол үнэндээ хийхгүй гэсэн утгатай хүмбэр мэддэг. Бурхан бидэнд тайлбарлаж өгөх эсвэл тушаасан зүйлийнхээ учрыг хэлж өгөх шаардлагагүй. Хожим нь ойлгох байсан ч эхлээд дуулууртай байх ёстой. Өгдөөгүй дуулууртай байх нь амьдралынхаа турш Библиэс суралцаж, Библийн талаар мэтгэлцэхээс хавьгүй их зүйлийг танд зааж өгнө. Дуулууртай байх нь ойлгох төлхөр болдог бөгөөд эхлээд дуулууртай байхгүй бол ойлгож чадахгүй тушаалч байдаг. Бид заримдаа Бурханд зарим нэг зүйлд дуулууртай байхыг оролдог. Дуулууртай байж болохоор тушаалуудыг сонгохыг бид хүсдэг. Өөрийнхөө дуртай тушаалуудын жагсаалтыг гаргаж тэдэн дээр дуулууртай байж, харин зохисгүй, хүнд хэцүү, зардал ихтэй, эсвэл хүмүүсээс нэр хүнд олж чадахааргүй тушаалуудыг үл ойшоодог. Цуглаанд явж болох ч өргөл өргөхгүй. Библи уншиж болох ч намайг шархлуулсан хүнийг уучлахгүй. Гэхдээ энэ мэтэр дуулууртай байх нь үнэн ч дуулууртай байдал биш юм. Жинхэнэ дуулууртай байдлыг гэдэг нь баяр хөөрийн сэтгэлээр хичээнгүйлэн хийхийг хэлнэ. Библиэд ингэж хэлдэг. Эзэнт баяртайгаар дуулууртай бай. Эзэнт баяртайгаар үйлчил, түүний өмнө баясгалантайгаар дуулан ирэх түн. Дуулал 100-2. Аяа эзэн, зарилгуудынхаа замыг надад заагаач, эцэс хүртэл түүнийг мөрдөе. Давид ийм байж чадсан. Эзэн минь миний юу хийх ёстойг зааж хэлж өгөөч. Ёсчлон дагая. Бүх амьдралдаа танд чин сэтгэлээсээ дуулууртай бай. Яаков аль хэдийн Христэд итгэдэг болсон хүмүүст ингэж хэлжээ. Бид зөвхөн итгэлээр биш, үйлсээр Бурхныг баярлуулдаг. Яаков 2:20. Бурхан биднийг магтан талархах үед инээмсэглэдэг. Сэтгэлээс ундран гарах магтаал талархлыг хүлээж авах шиг сэтгэл санааг сайхан болгодог зүйл байхгүй. Бурхан ч бас үүнд дуртай. Бид хүндэтгэл үзүүлж талархлаа илэрхийлэх үед Бурхан инээдэг. Ноа магтан талархсан сэтгэлээр амьдарч байсан учраас Бурханыг баярлуулж байсан. Хинч Бурханд мөргөл өргөөгүй үед Ноа Бурханд мөргөл өргөж үерээс амьд үлдснийхээ дараа ч хамгийн түрүүнд амьд тахил өргөн Бурханд талархал илэрхийлжээ. Ноа эзэнт зориулан тахилын ширээ босгож бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв. Эхлэл 8:20. Есүс дахин амьдснаар бид дахин Ноа шиг амьтнаар тахил өргөх хэрэгтэй болсон. Харин Бурханд магтаалын тахил болон талархлын тахил өргөөрэй гэж Библи бидэнд заадаг. Энэ бол мөргөлийн хамгийн сайхан дүр төрх юм. Бид Бурханыг Бурхан учраас магтаж, бидний төлөө түүний хийсэн зүйлд талархдаг. Давид Бурханыг магтсан нь би Бурханы нэрийг дуугаар магтаж, түүнийг талархлаар өргөмжлөн. Энэ нь эзэнд үхрээс илүүгээр эсвэл эвэр туурайтай залуу Бурханаас илүүгээр таалагдах болно гэжээ. Бид Бурханд магтаал талархлыг өргөхөд гайхамшигтай зүйл болдог. Бурханд баяр хөөргийг өргөхөд бидний зүрх сэтгэлж баяр хөөрөөр дүүрдэг. Ээж минь надад зориулж хоол хийж өгөхөд би дуртай. Намайг Кейтэ хөрмөсний дараа ч очих бүрт ээж надад үнэхээр сайхан амттай хоол хийж өгдөг байв. Ээжийн хамгийн их баярладаг зүйлс нь бидний өөрийнх нь хийж өгсөн хоолыг идэн хөгжилдгийг харах явдал байлаа. Ээжийнхээ хийсэн хоолыг идэх дуртай байх тусам ээж минь илүү их баярладаг байлаа.
Түүгээр зогсохгүй бид хоолоо идэн баярлаж байгаагаа илэрхийлж ээжигээ баярлуулах дуртай байсан бөгөөд ингэж бид бүгдээрээ баярлдаг байв. Би ээжийнхээ хийж өгсөн хоолыг амтархан идэнгээ ээжигээ харамгүйгээр магтдаг байлаа.